Манай улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой Монгол генералуудын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2004 оноос тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Генерал цолыг олгож эхэлснээс хойш нийт 240 генерал цолтон Монгол улсад төржээ. 1944 оны 4-р сарын 28-ны өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор цэргийн 11 зүтгэлтэнд генерал цолыг анх олгож байсан түүхтэй. Улмаар 2004 оноос эхлэн 4-р сарын 28-ны өдрийг Монгол генералын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн юм а. Генерал цолыг олгож эхэлснээс хойш 240 зүтгэлтэнд уг цолыг олгоод байгаа юм. Энэ өдөр нь олон талын ач холбогдолтой бөгөөд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Үүнээс гадна үндэсний бахархал, эв нэгдэл, их оронч үзлийг түгээн дэлгэрүүлэхэд ил өдрийн утга учир оршиж байна. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, дээр нь үндэсний сөрөн төсвөрлөх чадхыг бэхжүүлэх асуудлууд, мөн гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр ер нь сөрөн төсвөрлөх чадхад эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл гээд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ хурлаас гарсан шийдвэрийг засгийн газар, улсын их хурл болон бодлого боловсруулагчид хүргэж цаашдаа гамшигын эрсдлийг бууруулах, үндэсний сөрөн төсвөрлөх чадхад дасан зохицох асуудлуудыг бол бүхэлд нь авч үзэхээр ийм бодлого арга хэмжээнүүд өнгөрсөн хугацаанд авч байна. Тэгээ өнөөдөр бол Монгол генералын баярын өдөр. Тэгээд Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халтшгүй дархан байдал, ард ирдийнхээ аймнаас эрүүл мэндийг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйлсэд олон жил зүтгэсэн ахмад генералуудаа өнөөдөр ажиллаж байгаа нийт генералуудаа баярын халуун мэндийг өргөн төвшүүлье. Манай улсад генерал цолыг олгож эхэлснээс хойш 1 маршал, 1 армийн генерал, 8 хурандаа генерал, 23 дислэгч генерал, 128 хошууч генерал, 79 бригадын генерал төржээ. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, амар тайван амьдралын төлөө тангараг үүргэн зүтгэж ирсэн үе үеийн генералуудаас 64 нь ажил үргээ гүйцэтгэж байгаа бөгөөд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм а. Өнөөдөр ингээд энэ жил болгон ингэж Монгол төр улс бүх генералуудаа хүндэлж хүлээж авч хүндэтгэл үзүүлдэг ийм сайхан уламжлал тогтоод 10 гаруй жил 20 жил болж байгаа юм. Тэгээ энэ бол мундаг хүндэтгэл. Тэгээд нэг генералын ард ямар их хүч хөдөлмөр, зовлон, дэвсвэр, дэвчээр, эх орон сэтгэл байдаг гэдгийг бол манай энэ залуу үе бол сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд зэрэг эх оронч байдлаар хандаж юмд эх орноо гэсэн сэтгэлтэй байх нь бол их чухал байдаг. Энэ өдрийг тохиолдуулан үе үеийн эрхэм генералуудаа баярын мэнд хүргэе. Мөн түүний арга эрт нь бас баярын мэнд хүргье. За миний би 1992-оос 96 онд цэргийн их сургуулийн ерөнхий цэргийн ангид төгссөн. Өнөөдөр зөвсгчөндөө бол 34 жил алба хийж байна. Миний албаа хугацаанд олон улсын болон инхээс хөлх ажиллагаанд нэлээд удаа үүрэг гүйцэтгсэн. За миний хамгийн сүүлийн томилт бол бүгд найрамдах Кипр улстай өгсөн инхээс хөлх ажиллагаанд Монгол улсын зөвсгчнээс анхны хүчний командлагчаар үүрэг гүйцэтгэхээс 24-өөс 26 онд үүрэг гүйцэтгэхээс сая 2 сард эх орондоо ирсэн байгаа. Мөн тэдний зүгээс цаашид салбарын хөгжлийг эрчимжүүлж, алба хаагчдын ур чадварыг сайжруулж, бэлэн байдлын хангалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм а. Цэргүүдийн болон бидний бие бүртгэгчний гол хийх ажил маань бол өөрчлөлт сэргийлэх юм байгаа юм. Ер нь бол 75% нь бол өөрчлөлт сэргийлэх шүү дээ. 25% нь гамшиг, тэр гамшиг бол хор ушгийг арилгах, хойш ушгийг сэргээн босгох үйл ажиллагаанд бол оролцсон. Тэгээ яг энэ тооны харьцангуй энэ ард иргэд маань ойлгоод би өөрийгөө хамгаалах нь миний 75% шүү гэж бас бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэд байх юм бол энэ эрсдэл энэ гамшиг сөрөн төсвөрлөх чадвар нь байгууллага болон хувь хүндээ өөрт нь их ашигтай, өөрийнх нь амьд явах хатлага, эд хөрөнгө хамгаалах тал дээр бол энэ маш чухал юм байдаг юм байхгүй юу? Түнчлэн даяаршлын улмаас дэлхийд дахинд салбар бүрт техник технологийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдж байгаа тул генерал цолны болцол шалгуур улам нэмэгдэнэ гэдгийг салбарынхан онцоллоо.